Сайн байцгаана уу? Та бүгдтэй амралтын өдрийн мэндийг хүргье. Би ойрдоо зөндөө ажилтай контент хийх завгүй байлаа. Та бүгдийгээ би зөндөө саналаа. Та бүхэн маань намайг зөндөө хүлээсэн бизээ. Мөн надад дансаар ханд билгээс нэрээ бичээгүй сэтгэлийн бэлэг гэсэн гүйлгээний утгатай сайхан сэтгэлтэй тэр хүндээ маш их талархаж таны ажил үйлс амжилтын дээдийг хүсэн өрөөж байна. Мөн надаар өөрийн натаал чартаа гаргуулж үйлчлүүлсэн хүмүүстэй маш их талархаж амжилтын дээдийг хүсэж байна. Цаашдаа би тарот мэргээ хийж идэвхтэй байх болно. За гол сэдврөөгөө оръё. 2025 оны 6 сарын 11-ний өдөр Улаанбаатарын цагаар 15 цаг 43 минутанд сар маань бүтэн хэлбэртэй хүрч Нумын ордонд тохиож 20-39 хэмт байрлаж дэлхийн ертөнцийг маань Нумын ордны тэргэл сар тэнгэрийг гэрэлтүүлнэ. Энэ тэргэл сар маань бол зүгээр нэг гадаад үзэгдэл бус харин бидний дотоод ертөнцид асах асуултын тэмдгийн эргэлзээг хөнднө. Өргөсөх хүсэл, үнэн рүү тэмүүлэх хүч гэж үздэг. Нумын орд бол эрэл хайгуулын ухаарл, тэлэлтийн эрх чөлөөг ирж мөрөөдөгчдийн бэлэг тэмдэг гэж үздэг. Тиймээс энэ тэргэл сар биднийг дотооддоо асуулт тавьж амьдралынхаа гүн утгыг хайх, үнэнтэй нүүр тулж дотоод философи шинжилгэхэд уриалж байна. Гадагшаа тэмүүлэх ирмэлзэл нь тархиараа мэдэрдэг бус зүрх сэтгэлээрээ ойлгодог аяллалын нэгтлэл гэж ойлгох. Энэ тэргэл сарны үеэр Херон гариг бидний өнгөрсөн шархыг таниулж байна. Марс гариг бидэнд хүч зориг өгч байгаач түргэн нуур генийн шийдвэрээс сэрэмжлүүлэх тохиоч мөн илгээж байна. Эрис гариг бол далд эргэлзээ зөрчлийг илэрхийлж өөртөөгөө болон бусдтай үннээр харилцахыг шаарддаг. Энэ бүх байрлалд нэгэн зэрэг бидний дотоод тойл руу гэрэл тусгаж урагшлах замыг тодруулж өгч байна. Тэргэл сарны хүч хүн бүрийг өөр өөрөөр нөлөөлнө. Хонь, арслан, нум зэрэг галын ордуудад хүсэл мөрөөдлөө тодорхойлж зорилгынхоо төлөө дэвших эрч хүчээр дүүрнэ. Үхэр, охин, матар зэрэг газрын ордууд бодит байдалд үнэнчээр хандаж аюулгүй байдлаа эргцүүлж үе ирсэн гэдгийг сануулж байна. Ихэр жинлүүр хомих зэрэг агаарын ордууд сэтгэлгээ харилцаандаа шинэ өнцөг нээн. Мэлхий хилэнц загас зэрэг ордууд сэтгэл хөдлөл гүнзгийрүүлж зөн совин хүчтэй ажиглагдана. Энэ бол итгэл, ухаарал, зориг, үнэн гэсэн дөрвөн шугамын огтлцол. Хэрэв та энэ энергийг ашиглаж чадвал өөрийгөө илүү сайн ойлгож амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Бидний зүрхэн доторх үнэн, мөн чанар сар шиг тод гэрэлтэх болно. Контент маань та бүгдэд нэмэр тус хүргэсэн бол лайк, сабскрайб дараарай манайхаа. Дараагийн контентаараа та бүгдтэйгээ дахин уулзахдаа баяртай байх болно. Баярлалаа.